Ард түзөө үзүүлж байна. Зохиолч До Цэнчэв. Мазалан дойл. Говийн бавга мазалаа чинь энэ хорвоо дээр хоёрхан зүйлийг ирсээр яваа дуустдаг хамгийн хөөрхийлөлтэй эмэг нээлттэй амьтан шүү дээ. Эхний удаад хоол, дараа удаад эм эвш хоёроо өөр юу ч бишээ. Дүүмэн. Найд онд сонсон секс цагаан богдуулын заставын дарга өвгөн хошоочтой хөрөлдсөн ярианаас. Мань хоёр хээрийн амьтан шиг хосгүй жаргалтай нь ертөнц ороод үгүй мэтэж. Юу гэвэл энтертэх доорогдсон говийн мазалаа буюу шармаха эвш хоёр буюу эрэм мазалаа л да. Тэр хоёрын амьдран оршигч энэхүү хадчлуу сархиаг хүнхэр агуй хуурайсаар гялтгансан хар жолуудтай энэ хязгаар газарт тэр хоёроос өөр амьтан үгүй мэт хоёулахна орших мэт амьдарсаар иржээ. Уулын эзэн жиж болохоор манай хоёр сүгнэгэр өндөр улсын сугаас нүүр шиг харгаар чулуу өнгшөөлөн доошо бил руугаа хаяа бууж ирнэ. Уулын орвол шахуу хадны сүдэртэй хавцалд байгаад говийн түлэгдэм аагсан халуунд сэрүү таатхан таатай. Тэр хоёрын хамгийн цугаатай юм нь гэвэл хоёулаа хойд хөл дээрээ босоод барилцах мэт алгад алцаж тоглож байгаад өвсөн хамгуу шиг уулын хэвэг рүү эвхэрж өнгөрөх нь таатай бөгөөд жаргалтай. Тоглоом хад удаж эвш нэг удаа хад мөргснөөс болоод толгой дарих нь манарсан тул шармаахага өдөж байсан ч ингэж тоглохоо болжээ. Энэ хоёр амьтан дэмж залуу биш. Насны наранд авжигдаж амьтын сүдэр хүүшилж яваа хоёроо. Байгалийн зөмбөлгээр хоёулаа яг нэгэн ижил үеийн үрийг санагалзан түүнийг харгасан үзэгсэн гэж галз уртлаа мөрөөсөж сонин хажин авир аваа харилцсан гаргана. Энэ бол дундаа дагуулж явах бяцхан хөөрхөн бавруушийн мөрөөсөл байлаа. Аратан амьтан ч үр мөрөөсдгийг тэр бүр мэддэг нь гачлантай. Хэсэн тороо тэр хоёрт яагаад ч юм үр харайлсангүй. Сүмэн манан хожиглож сааралцсан нэгэн өдөр шармаха чон мэд архиран аашилж хөлөөрөө хад чулууг алгадан нурааж зан аяг нь байгаагүйгээр өөрчлөгдөн нэг мэдгэд эмрүүгээ галз урсан мэд дайрч унахжээ. Хөлийнхэн дор нац гიშгэм эвшийнхэн хоолоод хурц саяогоор асуул хормын зур хэрчиж хайхад бэлэн болсон байлаа. Эвш арай залуугаараа тол хүчтэй өхрөн өндийснө түүний толгой руу хүчтэй алгадахад шармаха уулын уруу түүдэг шиг өнгөрөөд алга болов. Ухаанда өөр харилцсангүй гэж гинэт тэнхэн амьтны зүүн савн жигтэй хадгасан энэ байлаа. Очиргүй уусаж гомдсон хэр шармахан нэг өдөр имээ хайж орхиод тэр жигтэй алга болсон билээ. Тэр уулгадаар хэсэвчлэн дэнсээр байв. Чухам юу ирж яваагаа яахан мэдэх. Мод сөөгө бодсон дул хад чулууг ер нь юу таарлснаа ч үнэрлсээр өнгөцсөөр хүндэлсээр яв. Энэхүү тачаатан ирж хайсан хамар ууд цоргиж бүх биеийг нь цочроо мансууруулах эвшин шиг гихч байв. Үгүй бол ботуудрагны өргөсөнд үлдэж хозирсан эвшин ноос ноолхойг хязгааргүй хүсэж явжээ. Ийм тарих мансарм гоц хурц үнэр орчлонд хорвоод бүрмөсөн харилан алга болж энэл хайхадуу говийн бод сондуул хуухааран өгөрсөн шиг зоны гангийн шатам наранд нүүр шиг боллоо харалсан чулууд шиг юр амигүй мэт болсон ажээ. Шармаханда хатадлаа уул хатаар тэнсэн энэл хооронд халуун зун хахир өвл хоёрмтой өнгөрснийг тэр яахан мэдэх вүлээ. Цайвар хөрөндөө толгой дээр буурал ус нэмэгдэжээ. Шармахаг нам зохиулсан шиг унтаж байгаад ёр бусын хурцонор сэнхив. Буурал хонширын хідэн хялгас сугар шунтал үнэртэв.
юу өссөн бэлээ. Нэг удаа Маншармаха цулгавд тэр бүр бөөнөрөө тохиолдоод байдгүй ширгаалсны үүр олоод хэлээрээ түргэн долоож ухаан жалаагүй залгиж байхдаа ингэж Мансуур Ахмед нэг л таатай тавиран болсон шиг гой сайхан болоод явчихжээ. Зөөрмөл Ахмед анаастай жижигхэн нүдэ нээж харуул нөгөөх тэр жил гомдож өргсөн эртний халуут бүлийн эвш өмнө биеэрээ зогсож байлаа. Зүүд нойрондоо үзэг шиг хэсэг маанартав. Эвш ихлээд нялхран түүний өмнө өнгөрч дээшээ харан цайварсан хөлөөр цаваа гэлалзуулан ердөө ирүүнд орн орж шүргэн эрхлэхэд Шармаха төгдөсгийн босож эвшихэн халуун цавинд хошуугаа шургуулад холомгор жихийг нь ээлжлэн долоо. Хөөхийн муу эвш эзэж тураад ходоод нь нуруундаа наалдах мэд хонхойсон ч оногор нүд нь ервөлсөн хурцаар гэлалзах нь хачин ад мөрийн ажээ. Үнс шороонд хөрөө өгөөд өнгөлжигсэн шиг үнсэнтэй наалдсан бүрсийсэн амьтан байгаагүй зовлон идэлсэн бололтой. Магдажгүй Шармахагаа ирээд сая л тааралдаж авсныг хэмээдлээ. Энэ өвчин дөрөгдсөн мэд хөөрхилөдтэй байдал надаас л болжээ гэх шиг аргадан сарвууга түүний хөл нүрийг зөөлнөр маажалж байлаа. Үн шиг таата таашаал им амьтанд яахан байх вүлээ. Хоёулаа уулнаас доошо чулуу өнгшүүлэн бууж тоорой баян бүрдэд ирэв. Хэцгэрговд энжил шиг дэлхий дэлгэнсэн дэлгэр сайхан зам болж байсангүй. Бүрдийн шувуу дүүрэн хармаг харлан борж дэлуурхжээ. Үүнийг булаалдах амьтан гэвэл бойчмор чогж байгаа бас хаанаас гараад ирснийг мэдгүй юр үзэгтэйгээ уртгаар хорхоо байв. Тэр оргооч мань хоёрт амтд идэж болох аж. Торон бүрд болог тэр хоёрын тавгаагаас илүүгүйч зарим хотгор газараа зэгсэн гүн гэж. Тэр хоёр урд өмнө байгаагүйгээр майдаж бие ноож булгийн усанд умбов. Бүрсийсэн саарал амтд хужир мааран төргөөгөөд харахаас хөгийн амтд болцгаажээ. Ухаанд хүнсэн бол бие харан яаж олж яаж илгээ хөшөөхийг мэдэхгүй. Эргэн тойрон ажин түжин болжморж ирэх хаяа үс уурах шиг чимээ гарахаас өөргөө. Дээр тэнгэрийн хэлэнд элөө тогтчихсан мэт тогтун дэвхэн үзэгдэн. Энэ ертөнц дээр тэр хоёр шиг жаргалтай байсангүй. Шармаха эвшийнхээ зөөлөн хачин содон нэртэй цавинд хошуугаа шургуулад унтлаа. Эвсч эрийнхэн зангар толгойг хэлээрээ долооно. Цэнхэр цэцгийн шоу бүр үдэж байгаа шиг тэр хоёрын толгоон хажууд ирээд тонголцсон. Түүнийг дааж тоосонгүй. Арай хийж давсан тэр жилийн шал тормоос улаантоос босгоос өөр юмгүй. Улаан ганаар бол ийм бэлэн хоол байтугай будны ёроолоор үрээд ажигсан шиг хатсан голоо цаарцааны эсэгч амтд идэж болохоор байв. Арганд чүүрээд явчихж болмоор энэ хоёр эгдүүтэй хөөрхөн амтын шиг нь үгүй мэтэ. Хаяа ялаа хэдгэн тэр хоёрыг ороож чихэмэр хоншоор цавин дээр суугаас өөрөөр үдэж чадах зүйл дааж үгүй. Тэр хоол битүү нөрөглөгч мэд доо зазрыг чизрэгсэн ч тэр хоёрыг сэрээсэнгүй. Болгийн жаахан шорхийн жижиг онхны хэл шиг хоржигнах чимээгч сонссонгүй. Гэтэл нам гүмгэрчинг тэр чигээр нь цажиж буунту тасхив. Шармаха юушээр тийм чанга аимшигтай дог хэзээ сонсож байсангүй. Шармаха огол харин босгод эвш аль хэдийн тэрийн унаж хүрэн улаан цус хөлөөр нь урсаж байв. Шармаха хормын зор ийш тийш аимшигтай сожирдон харан юу болсныг ойлгож ядахч эвшийнхээ цус олгодох шанаг дулааж байтал хачин амтд сэгнэлтэн хашаарлцаар гүн ирж яваг хараад бяцхан зүрхэн хагарах шахан байдгаараа урагшаа хайлглаа. Үүнийг хоёр хөлд хомхоо толгойд хүн гээш амтан байдаг гэдгийг яахан мэдэх вэ? Бас дээр нь энхэмглэнгийн яваачин болсон энэ домогт бол тэр ингэрэ алт эрдэнцийн орон гэдгийг мэдэж хүн гээш амтан уухайлан эзлэн авч байгааг бас яахан мэдэх вүлээ? Шармаха аюулаас арай хэм молдорч хадны хавцалд ногдлоо.
Төрөвчийн аимшигт дуу чихэнд нь үргэлжээ сонсогдож би доторх бяцхан зүрх гадагш арьс соолон гарч ирэн алдан цогчно. Болжмрын дуу тэрч бүхэл арчаагүй голоо эсгэрхэнч тэр муухай аимшигт дууг санагдуулах аж. Шармаха энэ аимшигт явлаас хойш эвшээ цөхрөлтгүй ирж хайсаар байсан. Таарлцсангүй. Тэр хадны завсраар нөгөө хачин улсад өөрсдийн үйл ээждэг үрийг сэндэлж арваалж мэт олон сарвар зүйлүүд асар их чимээ гарган утаа ойлгоод олон ойглон хад чулуу хөнөрөө газрын хөрсийг өнгө татаж байв. Айн цожид өрөвсөн Шармаха уулнаас ууланд хавцлаас хавцалт нуруунаас нуруунд миран хэдэн жил тэнэж эвшээ ирсээр хайсаар байлаа. Тэр буундуунаас хойш унтаж чадахгүй байнга цочин сэрдэг болжээ. Түүний уул давгайс орж завсраар нь чулуу орж идэлэн гიშгхэн аргагүй хөндөрүүлсэн чиглээ явсаар тэнсээр хайсаар байв. Өөртөө нүжил төцтэй амтан юр таалцсангүй. Тэртээ адас хайрхан ууланд нэгэн эмээ биш мөн ямар ч хамаагүй Шарамхаатай таарлцсан гэж эрсээр цөгөрж гасалж явааг маань Шарамхаа яаж мэдхэвтэй. Өнөр авч хан бараагаан харж аз гэвэл энэ хоёр бие биедээ тэмүүлэн өөдөөдөөсөө явлаа гэхэд элбэг 2 жилийг дуулах ийм л холын хол зайд оршиж байжээ. Шарамхаа уулнаас бууж чадсангүй. Доошо баян бүрд рүү буух тийм зөрөх байсангүй. Хадны завсар хавж ологдон хатсан өвс олдвол дээдийн заяа болов. Усны бараа харал үе харангатаж эхэлжээ. Шарамхаа нэг л өдөр 4 хөл дээрээ босоод явж чадахгүй. Хоолоо олж чадхаа болжээ. Бяцхан жогжогны дууж, бууны дуу шиг аимшигтай чангаар чихэнд нь мөнхөд хадагдсан бол энэ үеэр бүхэл бүтэн уулын ингэрийг дэлбэлэн хавийн хадал чулуу тэнгэрт ойн буун цацагдж байгаа. Түүнээс хэдэн мянга дахин аимшигтай дуу чимээг Шарамхаа аль хэдийнэ сонсгоо болсон байв. Ганц энэхүү тэнмэл Шарамхаач биш. Энэхүү дээр холоос сэнхэрдэн харагдах сүрлэг их уулсад тэр чимээг сонсох мазалаа үлдээгүй гинлээ.